Сүхбаатар аймагт уул уурхайн чиглэлээр тусгай зөвшөөрөл эзэмшигч 73 аж ахуйн нэгж байгаагаас 20 орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Орон нутгийн зүгээс эдгээр компаниудтай хамтран ажиллах гэрээг байгуулж, жил бүр гэрээний хэрэгжилтийг дүгнэдэг. Зөв зохион байгуулалтын ажиллаж чадвал уул уурхайн компанитай хамтран ажиллах нь олон талын үр дүнтэй гэдгийг хэлж байна. 2022 оноос хойш уул уурхайн компаниуд орон нутгийн төсөвт 9 тэрбум төгрөгийг төлрүүлжээ. Харин өнгөрсөн онд 3.2 тэрбум төгрөг төлөрснөөс 2.4 тэрбумыг Цайрт минерал компани дангаараа бүртгүүлжээ. Бидний төвд бол аймагт багс гэрээний дагуу 2.4 тэрбум төгрөгийн ажиллагааны гэрээний төлбөрөөр бүрэн төлсөн. Тэгээд аймгийн хурлын төлөөлөгчдийн ирэмдсэн асуудлын дагуу манай мөнгө бүрэн зарцуулагдсан гэдэг тайланд бид нар төгссөн. Тэгээ бидний зүйлс бол энэ дээр ямар нэгэн байдлаар төлбөр хоцроосон зүйл ерөөсөй байдгүй. Аймаг жил болго манай энэ төлбөрийг бол байнга тогтмол тайлагнаад явж байгаа. Ер нь бол манай компани ч Монгол улсад хамгийн анх орон нутгатайгаа хамтан ажиллагаа нэг гэрээ байгуул сайж хөө нэгж тийм болохоор бас энэ үүрэгтэй чин үнэнчээр тэгээд ингэ жил болгон л ингэ тодорхой хэмжээгээр энэ тайлан мэдээ хүлээж аваад ажиллаа тайлгнаа явуулж байгаа. Сүхбаатар аймаг одоо 20 оноос хойш гэхэд сургууль, дотор байр, цэцэрлэг гээд олон одоо шинэ объектууд нэмэгдэж байна. Барууртын төв дээр гэрчин л одоо шинэ цэцэрлэг нэмэгдсэн байна. 960 хүүхдийн сургууль баригдсан байна. Спорт одоо орон нутгийн хөрөнгөөр одоо олон цэцэрлэг түрээлэнгүүд байгуулагдсан байна ч гэдэг юм те. Энэ олон бүтээн байгуулалтад л одоо энэ хөрөнгө манаас зарцуулагдаад явж байгаа л гэсэн үг. Тэгэхээр мэдээж үр дүн бол байгаа. Сүхбаатар аймаг цаашид боловсруулах болон баяжуулах үйлдвэрүүдийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн дэмжин Монгол Улсын мега төслүүдийн нэг нь Сүхбаатар аймагт хэрэгжихэд бэлэн болсон байна. Оюу толгой Эрдэнэт гэх мэт үйлдвэрээс хэд дахин том гэж хэлж болох үйц хөнгөн цагаан боловсруулах үйлдвэрийг Эрдэнэ цагаан сумын нутагт байгуулах юм а. Ажил эхлэх техник эдийн засгийн үндэслэл нь 10 тэрбум доллараар үнэлэгдэх хэмжээний хөрөнгө оруулалттай. Удаахан Сүхбаатар сумын нутагт бүтээн байгуулалтаа эхлүүлээд байгаа Полиметалл компани цайрын баяжуулах үйлдвэр юм. Үйлдвэрийн ажил 80 орчим хувьтай үргэлжилж байгаа бөгөөд эх 6 дугаар сард ашиглалтанд орно. 7 жилийн хугацаатай хэрэгжих энэ төслийн ажил жигдэрснээр улсын төсөвт 250 тэрбум орчим төгрөгийг төвлөрүүлэх боломж өртөх юм. За манай компани 7 жилийн хугацаанд нийт 138 мянган тонн цайрыг баяжуулах төлөвлөгөөтэй байгаа. Жилд бол бид нэг 300 мянган тонн хөдөр цайрын өдрийг баяжуулаад 30 мянган тонн 50% цайрын баяжуул гаргана. Энэ нь бол одоо зөвлөлж хэлэх юм бол хоногт одоо нэг машин баяжмал экспортод гарна гэсэн. Тэгэхээр одоо нүүрс бол одоо хоногт хэдэн зуун одоо машин ачлал хийдэг бол цайрын өдөр нь бол харьцангуй бага. Нийт бид нар жилийн хугацаанд 300 машин одоо цайрын баяжуулалтыг бичихт баамтруулсан өнөө гэж төлөвлөд байгаа. Уул уурхайн бүх компани тээвэрлэлд Эрдэнэ цагаан сумын нутгаар дамжин өнгөрдөг. Ингэхдээ батлагдсан маршрутаар бус жолооч бүр дурын газараар зорчиж олон салаа зам гаргаж байгаа нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж иргэдийн амьдрах орчныг зөрчиж байгаа юм а. Тиймээс сумын удирдлагын зүгээс дараах 2 үндсэн шаардлагыг хүргүүллээ. Тараасан дагуу яваа гэж шаардаа шахаад ингээ олон жил болсон. Гэтэ өнөөдөр хүртэл явж чадахгүй байгаа юм чинь тодорхой хэмжээ шийдэл гаргах хэрэгтэй. Тэгээ бид одоо сумар нутгийн хувьд 12 метрийн өргөнтэй юм одоо шууд татаач л гэдэг санал авч байгаа. Шууд татах ингээд хоёр талаа нь татахгүй зарим газар дандаа нэг талаар татаа явчих юм боломжууд энэ төр байгаа. Тэгээ энийг ингээ хийгээч гэдэг ингээд урганы өдөр санал тавьсан. Яг энэ нь л тухайн нэлээд жоо эсрэг үзэлттэй байсан боловч ингээд эцэг байлаад өөр одоо ингээд яг одоо ингээ авах шийдэл байхгүй одоо ингээд шууд татах шийдвэрийг орсон одоо ингээд намар эхэлсэн боловч ингээд төв засны хомсдол тэгээ газар hulж ингээд болсон одоо ингээд 4 сараас эхлэнэ гэсэн бичиг өгсөн байгаа. Тэгээ энийг одоо 4 сар тавхтаад хийнэ гэж найдаж чинь тэгээд энийг хийхгүй үнэхээр сумын нутг хүндрэлтэй байна. Ер нь бол хамгийн их одоо уул уурхайн нөлөөллийн замтай холбоотой, тоосчлолтой холбоотой асуудал маш их өндөр. Хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг хангуулах зорилгоор 4-р сарын 1-ээс эхлэн хяналт шалгалтын ажлыг эхлүүлэхээр боллоо. Хэрв гэрээгээ үл биелүүлвэл хоошид гэрээ байгуулахгүйгээс гадна үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авна гэдгээ орон нутгийн удирдлагууд нэгдсэн зөвлөгөөний үеэр санууллаа.